За ямар юуны өмнө энэ Монгол улс бүгд найрамдах Казахстан улсын засгийн газар хоорондын энэ байгуулсан тэтгэврийн асуудлаар хамтран ажиллах тухай энэ хэлцээрийг бид нар бас хоёрхан батлах асуудлыг ярьж байна. За элэг нэгт Монгол ард иргэдээ иргэн эрхт нь буурийг нь тухтай байлгаж хуулийг нь одоо бас хоёрхан баталж байгаадаас баяртай байгаагаа хэлье. Гэхдээ бас тодорхойгүй бас хэдэн асуудлууд байгаа учраас салбарын сайд болон одоо холбогдох ажилтнуудаас асууя гэж бодож байна. За Монгол улсын энэ тэтгэврийн тогтолцоотой хэрхэн ер нь уялдуулах бодлоготой байгаа вэ гэдэг нь бас нэг тодорхойгүй харагдаад байгаа юм. Ямар бодлого баримтлах гэж байгаа. Жишээлбэл энэ хэлэлцээрийг манай улсын нийгмийн даатгалын болон энэ тэтгэврийн тогтолцоонд яг хэрхэн уялдуулах юм бэ? Системийн нийцлийг нь одоо яаж хангах юм бэ? Өнөөдөр одоо чуулган үзээд сууж байгаа гадаадд байгаа манай монголчууд энийг хараад би яаж энэ тэтгэврээ одоо энэ шимтгэл хуримтлууллаа уялдуулах юм бэ гэдгийг нь тодорхой одоо болох хэрэгтэй байгаа учраас энэ асуултыг асууж байгаа. За мөн бусад улс оронд ажиллаж байгаа Монголд ажиллаж Монголын одоо маш олон одоо иргэд ялангуяа Өмнөд Солонгос, Япон, Польш, Герман зэрэг одоо улсууд байгаа. Япон, Чех гэд. За энэ иргэд олноор ажиллаж байгаа бусад оронтой байгуулах ер нь чиглэл төлөвлөгөө байгаа юу гэдгийг бас тодруулъя. За мөн гадаад улсад одоо энэ хоримтлуулсан шимтгэл за энэ тэтгэврийн мөнгийг Монгол улсад одоо шилжүүлэх. За эсвэл одоо Монголд хоримтлуулснаа тухайн улсад одоо жишээл ашиглах шаардлагатай байх юм бол техникийн болон хууль зүйн шийдлийг нь одоо хэрхэн боловсруулж гаргаж байгаа вэ гэдгийг бас асууя. За сүүлийн асуулт бол энэ хэлэлцээрийг хэрэгжүүлснээр за Монгол иргэдийн нийгмийн хамгааллын баталгаа хэрхэн ер нь сайжрах вэ? За үүнийг одоо бусад салбар жишээлбэл эрүүл мэндийн даатгал, хөдөлмөрийн хамгаалал гээд энэ салбаруудад хэрхэн одоо энэ өргөдөх боломжтой вэ гэдэг энэ асуултуудыг асууя. За ажлын хэсэг эндрийн 4-р микрофон. За ажлын хэсгийн гишүүн нийгмийн даатгалын ерөнхий газрын бодлогын төлөвлөлтийн газрын дарга ганц цэцэг мандахаа гишүүний асуултанд хариулъя. За энэ бүгд найрамдах Казахстан улстай байгуулж байгаа хэлэлцээр маань өөрөө тэнд ажиллаж амьдарч байгаа Монгол улсын иргэдийн хувьд Монголын одоо нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуулиар ямар харилцааг зохицуулж байна? Тэр одоо хууль заасан нөхцөл боломжийг хангаж байгаа бол Монголын хууль тогтоомжийн дагуу тэтгэврээ бодуулах юм одоо боломжтой. За 1998 оноос өмнө тэнд нийгмийн даатгалын шимтгэл төлсөн, Монгол улсад төлсөн энэ хоёр одоо давхцаагүй хугацааг нэгтгээд Казахстан улсын талаас Монголын иргэд тэтгэвэр авах юм боломжтой. За дээрэс нь Казахстаны тогтолцооны бас давуу тал энэ хоримтлын тогтолцоон шилжчихсэн. За Монголын иргэн 98 оноос хойш энэ хоримтлын тогтолцоонд одоо мөнгөө төлөөд явж исэн бол энэ хоримтлын тогтолцооноос тэтгэвэр авах боломжтой. За Монгол улсад одоо бүр мөсөн шилжиж ирсэн тохиолдолд тэр хоримтлагдсан мөнгийг нь Казахстаны тал нэг удаа тооцож өгөх ийм одоо бас давуу талууд хэлцээрт усуусан байгаа. За манай улсын хувьд бол одоо тэтгэврийн хуулиар ямар харилцаа одоо зохицуулж байна? Насны хувьд шимтгэл төлсөн байх хугацааны хувьд тийм ээ. Энэ нөхцөлийг хангасан тохиолдолд иргэд маань одоо тэтгэврээ тогтоолгоод авах нь бол нээлттэй боломжтой байгаа. За хоёр дахь асуудлын хувьд бол бусад улсад байгаа одоо монголчуудын хэлэлцээр хийх үү гэж байна. Ер нь бол түрүүн бас ажлын хэсгийн гишүүдээс хариулсан. За Монгол улс Казахстанаас гадна 6 улстай хэлэлцээртэй. За хуучин одоо зөвлөлт холбоод улс, за бүгд найрамдах Солонгос улс, за бүгд найрамдах Польш, Турк, Чех улс, Унгар улстай хэлэлцээр байгуулсан байгаа. За Оросын холбооны улстай байгуулсан хэлэлцээрийн хувьд бол хоёр улсад одоо нэг ажилласан шимтгэл төлсөн хугацааг нэгтгээд тооцоод тухайн улсын хуулиар нь тэтгэврийн тогтоогоо явж байгаа. За Солонгос улсын хувьд бол арай жоохон ялгаатай.
хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байгаа монголчууд Монголынхоо хуулийн дагуу Монгол улсдаа тэтгэврийн даатгалын шимтгэлээ төлөөд явж байгаа. Тэгэхээр энэ тохиолдолд бол энэ хугацаа нийгмийн даатгалын шимтгэл төсөө хугацаанд ороод Солонгост ажилласан монголчууд маань Монголынхоо хуулийн дагуу тэтгэврээ тогтоолоод аваад явах ийм боломж нь бол нээлттэй. За бусад одоо Унгар, Турк, Польш, Чех гэдэг энэ улсууд бол энэ нийгмийн хамгааллын хэлтсээр нь одоо олон улсын сүүлийн үеийн нийгмийн хамгааллын хэлтсээрийн чиг хандлагын дагуу бол хийгдсэн. За энэ ямар агуулгатай байна гэхээр үндсэндээ тухайн улсуудад ажиллаж шимтгэл төлсөн хугацааг нэгтгэж тооцоод за тэгээд тэтгэврийн эрхийг нь өөрийн улсын хууль тогтоомжийн дагуу одоо эрхийг үүсгээд тэгээд улс улсад ажилласан жилд нь ноогдох тэтгэврийг тухайн улсуудаас өгч байгаа. За жишээлх юм бол Унгар улсад одоо 20 жил, Монголдо 10 жил ажилласан хүн бол нийтдээ 30 жилээр тэтгэврийг нь бодоод 20 жилд ноогдох тэтгэврийг нь Унгарын талаас, 10 жилд ноогдох тэтгэврийг нь Монголын талаас өгөөд ингэ явж байгаа. За зүгээр Монгол улсын иргэдийн хувьд бусад одоо хилцээргүй оронд амьдарч ажиллаж явах үедээ тухайн улсууд За нэмж хариулъя. хамгийн сүүлийн асуултанд хариулъя. За Монгол улсын одоо энэ хилцээргүй орнуудад ажиллаж байгаа амьдарч байгаа монголчууд байгаа. Тэр улсынхаа хууль тогтоомжийн дагуу нийгмийн даатгал юм уу, тэтгэврийн даатгалд хамрагдаад явах нь бол нээлттэй. Зарим одоо их сурвалж гэдэг юм уу монголчуудын хувьд бол Монголынхоо нийгмийн даатгалд сайн дураар даатгуулад ингэ явж байгаа. За энэ бас нээлттэй. Хэрвээ одоо сайн дурын даатгалын тэр шимтгэл төлсөн хугацаа хүрэлцээтэй бол мөн Монголынхоо хуулиар тэтгэврээ тогтоолгоод явах ийм одоо эрх зүйн зохицуулт бол байгаа. Мантхаа гишүүн тодруулъя. За яг энэ хариулттай холбоотойгоор би түрүүн бас асуусан. Ер нь энэ бусад ер нь оронтой байгуулах ер нь чиглэл төлөлгөө ямар улсууд дээр одоо цаашд ажиллаж байгаа вэ гэдгийг бас тодруулаад хэлээд өгөөч. За эндрийн 4-р микрофон тодруулъя. За одоогийн байдлаар бид нэр Австри улстай, бүгд найрамдах Австри улстай хэлцээр үндсэндээ бол хийгдсэн. Одоо Монгол улсын талаас одоо улсын хурлд өргөн барихаар бол бэлдэж байгаа. За дээрэс нь Австрали улстай бас Австралийн холбооны улстай хэлцээр ажил хийж байна. Ирэх 7 хоногоос тэндээс албаны хүмүүс ирж бас энэ хэлцээр дээр ажиллана. За цаашдаа түрүү манай төрийн нэрмжгийн дарга бас хэлсэн. Швед улс, Америкийн нэгдсэн улс гэдэг энэ бусад орнуудад бас ажиллаж байгаа монголчуудын нийгмийн хамгааллын асуудлаар судлаад бас хэлцээрийн асуудлыг бас үргэлжлүүлнэ гэсэн байдлаар төлөвлөж байна. За одоо дулмын бум